За логос энэ гэмшлэгээр Minecraft-ээр таны мэдэхгүй байж болох нэг хэдийн юмнуудыг дааж өгнө. За тэгээд чод эхлэе. Тэгээд энэ нэгнүүдийг гаргахын тулд эхлээд юу руу ороод тэгээд settings руу орно. Settings руу ороод topch дээр нь дараад энэ ингээд show camera persi ямар юмны баттон юм байна. Энэ тэний нэг унтраагаад өгөх юм бол ингээд заахгүй болчихно. Тэгээд энийг ингээд асахын тулд settings руу ороод topch руу ороод дайл таш өгөх юм байна. Энд дээр дараад ингээд асаач. Тэгвэл энэ гараад ирнэ. Энд дээр ингээд дараад ингээд төгж болно. За дараагийн хол нь гол дугаа юм нэг юу? Тэг гинэ нэмэх тэмдэг. Энийг хүмүүсээс яаж гаргах юм бэ гэж хэлсэн. Энэ бол ингээд нэг хаяа ингээд дарах чам руугаа ингээд яг чиглүүл дарахгүй зөв шууд ингээд энэ сумаа чиглүүлээд таан чамаагүй дарахад ингээд шууд ингэ болчдөг. Энийг яаж гаргах вэ гэхээр settings руу ороод тэгээд topch руу ороод тэгээд ашиг болонгууд энэ split controls гэдэг байгаа. Split одоо энэ нутагч бол яг ингэ зүйл ингэ бол. Тэг хаана дарах юм мэддэхгүй яг бөөнхийг ингэ яг хурууга чиглүүлж дарах болохоор тийм болохоор энийг асахын тулд ер нь бас энэ split control-ны хэрэгтэй topch руу ороод ашиг болгоод split control гэдэг. Тэгвэл энэ сум гараад. Тэгтээ сумтаас болохоор ингэ хаашиг дарах чагаа газар руугаа чиглүүлээд ингэ дарчхад яг ажиллаа гэсэн үг. Тийм байна. Тэгээд дараач хол ийм байгаад байгаа шүү дээ. Ийм ингээ компьютер шиг. Компьютерийн Minecraft чиг байгаа даа. Тэрийг яаж болгодог вэ гэхээр ингээд видео руу ороод энэ classic энэ pocket анхнаасаа энэ pocket гэдэг. Pocket-ны яадаг вэ гэхээр ингээ яг ийм нэг утасны яг ийм утасны юу шиг Minecraft чиг бас утасны Minecraft л та. Тэгээ ийм байл. Тэгээд яаж компьютерийн Minecraft чиг болох вэ гэхээр settings руу ороод тэгээд settings руу ороод видео руу ороод тэмүтэй энэ дашаг үлэмт юм байна. Тэгээд pocket-д энэ classic болгодог. Сэтгүүл ингээд компьютер Minecraft чиг юм болно. За тийм байна. Тэгээд дараач нь юу нь бол ингээд яваад байгаа юм байна шүү дээ. Өөрийгөө өдгөөд яваад байгаа хэсэг байгаа юм. Энийг ингээд яаж жоон томсох вэ? Тэгээс анханасаа амар бага байдаг. Жижигхэн байдаг. Яхаас нэг иймэрхүү жижигхэн байдаг. Иймэрхүү. Хасам жижигхэн байдаг. Тэнийг яаж томсох вэ гэхээр шиг ороод topch руу ороод mobile menu side дээр нэг 70 ч юм уу 80 аваач идэгвэл гайгүй томорчдөг. 70 дээр авчил юм том болно. За тийм. За тэгээд дараач бол settings руу ороод видео руу орно. Түүний нэг FOV гэдэг үнтэй 8840 Hz гэдэг юм байгаа. Энэ юм баг байхын анхаасаа юм баг байдаг. Баг байл ингэж ойрт чарна. Тэгэхээр амар хэцүү ингэж ойрт чарахаар тэрийг яаж биелүүлэх вэ гэхээр ингэж санийх шиг видео руу ороод ишиг ороод энийг нэг тулгамж болно. Гэтэл бас нэг 80 дээр 80 муу 90 дээр авчил яриа гайгүй яг ингэж яг гой харагддаг. За тийм байна. Тэгээд застраад мэдэхгүй байж болох юм. За одоо ингээд Elytra-тай байлаа. Түүнтэй ингээд Nitrite хувцастай байлаа. Тэгээд нэрээ яаж шууд хооронд шууд солих вэ? Заавал ингээд ийшээ ороод өөр хэрэг ингэж хийхгүй. Одоо шууд ингээд энэ ингээд гэж бодоход ингэж жаад удаан дарна. Хийг хувцас бариад удаан дарна. Тэгвэл шууд өмсчихнэ. Түүнтэй одоо Elytra-га барь яаж хурдан солих вэ гэхээр шууд удаан дарна. Elytra-га бариад удаан дарна. Тэгвэл шууд ингээд юм солигдчихдэг. Энийг бас нэг хүмүүс мэдхгүй. Одоо ингээд шууд Elytra-тай. Түүнтэй энэ дэр удаан дараад ингээд шууд солигдчихнэ. Хаан чамаагүй ингээд удаан дарчихсан. Хувцас барьж байгаа л өмсөх хувцас барьж байгаа л удаан дарчихсан. Тэгээ нойр ингээд солигдоод байна. За одоо шууд ингээд зугтахтаа ингээд Elytra-га бариад ингээд зугтана. Тэгээ буухтаа ингээд шууд chest plate өмсчихнэ. За тийм байна. Энийг ер нь нэг хүмүүс мэддэг. Энийг ер нь нэг мэддэг. Дараачих нь бол ер нь бол энэ юм нэг хинээ хийх хэрэггүй зүгээр нэг зураг мураг дарахад хэрэгтэй. Одоо ингээд шууд ингээд зураг дарахсаа өөрийгөө ингээд харуулад ингээд зураг дарахаар угаасаа энэ ингээд ботнууд нь харагдаж байгаа шүү дээ. Ингээд үнэстэй юм ингээд гүдэг юм энэ доотлын хот бар дээр харагдаж байгаа. Тэгвэл энийг яаж ялгуулах вэ гэхээр ингээд topch руу ороод видео руу ороод энэ hide HUD гэдэг энэ дэр нарангууд ингээд хамаг юм алах болчих. Ингээ компьютерийн
F1 дээр дараад юмудаа байхгүй болгож юм шиг. Ингээ болгоч. Тэг ингээ шууд скриншот хийгээд өөрийнхөө ингээ thumbnail-ийн зураг ч юм уу тиймэрхүү зураг ингээ дарсч болдог. Тэгээ нэг эдрийг яаж мэдрэх вэ гэхээр яаж ингээ яах вэ гэхээр зүгээр ингээ их сайн цээжилж хэрэгтэй. Хаана одоо шууд ишигээ орлоо гэж боддог тэгээд нэг дээр нь дарж агаад энд байна гэж шууд ингээ цээжилж хэрэгтэй хаана юм. Тэгвэл шууд ингээ буцааны ирүүлж чинь ингээ болоо. Тэг юм байна. Энэ бол юм. За ингээд дараачих юм бол юм. Одоо ингээд юм харагдчих та ингээд түүнд ингээд цагаарч харагдана. Ингээд мэдгүй одоо ингээд юм харагдаад ингээд цагаараад байгаа зэдэрнэ. Ингээд харагддаг яг зүгээр энгийн яаж ингээд нэг хар хүрээтэй болгож гоё харагдуулах вэ гэхээр ингээд тааш өгүүлж байгаа видео руу ороод түүнтэй ингээд outline selection дээр нь дараад түүнд ингээд нэг гоё хар хүрээтэй харагдаж шууд ингээд зүгээр дарахгүй зүгээр ингээд яаж байгаа гарсан хөрсөн газрууд нь хар хүрээтэй харагдана. Одоо ингээд ийм хар хүрээтэй харагдана. Ингээд тойроод хар хүрээ ингэж харагдана. Тэгээд дараачих нь бол амархан зүйл. Тэгээд мэддэг хүмүүс нь угаасаа зүгээр мэддэг хүмүүс байвал зүгээр л чимээгүй. Тэгээд би зөв мэдхгүй хүмүүс байж магадгүй өдөртөө тайлбарч байгаа. Тэгээд settings руу ороод энэ өдөр болон координат харуулна. Тэгээд show coordinate, show day харагдана. Ингээд тэг өдөр тэгээд координатууд нь харагдана. Тийм байна. За дараачих нь юу нь бол ингээд авдартай зүйл. Тэгээд надад авдартай. Одоо ингээд юмнуудаа ингээд заавал ингээд нэгээр ингээд зөөж хийхгүй. Одоо шууд ингээд одоо хийх цагаанд шууд хоёр дарна. Одоо ингээд электрик одоо авдарлага хийж хийлээ гэж бодоход электрик дээр шууд хоёр удаа дарна. За ингээд хоёр удаа дараа шууд ингээд орсон. Одоо ингээд чест авдарлага хийлээ. Чест руу хийлээ гэж бодоход одоо ингээд шууд хоёр удаа дарсан честэн дээр. Нэг хоёр амар хурдууд нэг хоёр удаа дараад ингээд арчил нэг бүгд орсон. Тэгээс авахтаас адилхан ингээд 1 2 шууд авахчих. Тийм байна. Тэгээд шууд ингээд ишиг одоо ингээд өөрийнхөө ишиг хийлээ гэж 1 2 одоо ингээд дараагийн нь бол ингээд шинжлэхсэн юм нь бол хуучин ингээд апдейт гараагүй байхад ер нь бол ингээд шууд гейминг ингээд шууд паузлагддагсан. Ингээд компьютер шиг паузлагддаг байсан. Одоо ингээд аян гэдэг хөдөлж байгаа. Нэр дараагийн паузлагддаг. Одоо энэ гейм пауз гэж бичсэн байгаа. Иш ингээд паузлагддаг байсан. За апдейт гараад 121-ний даа шүү. Тийм болохоор ингээд апдейттэй байгаа даа. Тэгтээ апдейтний нэг юм бол одоо мод. Мод нөгөө ингээд унтсан навч багтын ийм юм байна. Тэг шинэ тавилын хөр хонч явахгүй л дахиад ингээд шинэ төрлийн юмуд байна. Тийм баг шүү. Тэгээд энэ үеийн бичлэгийг нэрээ дуслаа. Тэгээд үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд гарахтаа лайк болон subscribe дараагаарай. Тэгээд бай бай.